Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ тоог нэг оронтой тоонд хуваах үйлдэлийн баттгал хичээлийг хүргэж байна. За 78-ыг 3 хуваах гэж байна. 78 маань 2 оронтой тоо, 3 маань 1 оронтой тоо. Тэгвэл 2 оронтой тоог 1 оронтой тоонд хуваах гэдэг нь бидний хүрднээс хэтэрсэн байна, тийм ээ. За тэгвэл энэ тоог хуваах маш олон аргыг ТV хичээлээсээ бид нар харж мэдсэн байгаа. За жишээлбэл 78-ыг за 3 хуваахдаа хэдэн бүтэн 10-т ногдох вэ? За 1 10 нь 3 10 нь 30 болно. За тэгвэл 3 20 ногдох уу? За үзье бүгдээрээ. За 20-оор үзье. 3 20 нь 60 болно. За 78-аас 60-ыг яах вэ хүүхдүүдээ? Хаслаа 8. За одоо 18 дотор 3 хэдэн удаа багтах вэ? 3 хэд нь 18 байдаг лээ гэдэг юм. Тийм ээ. За тэгвэл 3 6 18 байдаг. За одоо энэ хоёр гарсан ногд руу хооронд нь нэмэх юм бол 26 гарна. За ингэж хэдэн бүтэн 10-т ногдож гэнэ үү? Хэдэн нэгж ногдож гэнэ үү гэж бид нар хувааж үзэх арга ногдсон. За мөн үүнийг хураангуулаад бас хувааж үзсэн байгаа тийм ээ. За 78-ыг 3-т хуваая. За 3-т хуваахдаа энэ маань 1 оронтой тоо учраас урдаас нь 1 оронгоор зураасна. За хэдэн оронтой тоо гарах уу гэдгийг тоолж болно тийм ээ. 1 2 1 2. За тэгвэл энд 2 цэг тавьчих. 2 оронтой тоо гарах юм байна. За 7 дотор 3 хэдэн удаа багтах вэ? 7-д хамгийн ойрхон тоо ногдохыг үзнэ. За 1 3 нь 3 1 удаа багтаж болох юм байна. 2 3 нь 6 бас болох нь. 7-оос 6 хасч болно. За 3-аар үзье. 3 3 нь 9. Тэгэхээр 7-оос 9-ийг хасч болохгүй гэсэн үг. За тэгвэл 2 ногдох гэсэн үг байна. 2 3 нь 6. За 7-оос 6 гаслаа 1. За дээрэс 8 бууж ирлээ. За одоо 18-ыг 3-т хуваах гэж байна. Хэдэн 3 нь 18 болдог лээ хүүхдүүдээ. Өө зүйтэй 6. 3 6 18. Ингэж хувааж болно. За тэгвэл одоо бүгдээрээ хуваасан үйлдэлээ зөв бодож үгүй юу гэдгийг шалгаж болно тийм ээ. Шалгахын тулд 26-г 3-аар яах ёстой вэ? Үржүүлнэ. Өөрөөр хэлбэл ногдуурыг хуваагчаараа үржүүлж үзнэ. За үржүүлээд үзье. За үржүүлье. 3 6 18. Нэг саналаа. 2 3 6 6-даа 1-ийг нэмээд 7. За тэгэхээр 78 гарч байна гэдэг маань чи зөв хуваасан байна гэсэн үг. За тэгвэл одоо бүгдээрээ за тоог хуваагаад шалгаарай гэж байна. За тэгвэл одоо бүгдээрээ тоонуудыг хуваагаад буцаагаад шалгаж үзье. За ямар тоог хуваах гэж байна хүүхдүүдээ? 468-ыг 6-д хувааж үзье. За хуваах үйлдэлийг бүгдээр одоо хураангуулсан хэлбэрээр хуваана. Тэгтээ дэргүй энэ дотор 20 ногдсон гэдэг нь бол нийлбэрээр 26 гэхээр бүтэн 20-т ногдсон гэдэг нь харагдаж байна тийм ээ. Харин бид нэр тэр 20-ын тгийг бичээгүй, 60-ын тгийг бичээгүй хураангуулсан гэсэн. Тэгвэл одоо энэ аргаараа бүгдээрээ хувааж үзье. За энэ 466 маань 1 оронтой тоонд хуваагдах гэдэг юм тийм үү? Тэгвэл урдаас нь 1 оронгоор тасалж үзнэ. Гэтэл 4 дотор 6 багтахгүй. Тэгвэл яах вэ хүүхдүүдээ? Өө зүйтэй энийгээ 1 оронгоор хойшлуулж үзнэ. Энүүгээр хуваах гэсэн үг. За одоо хэдэн оронтой тоо гарахаа тоолъё бүгдээрээ. 1 2. За 2 оронтой тоо гарах юм байна. Дахиад тоолъё. 1 2. 8-ыг оролцуулаад тоолно. 46-гаа нэг л удаа хуваах учраас 1 гэж тоолж байна тийм ээ. 1 8-тайгаа нийлээд 2. Энд 2 оронтой тоо гарах нэ. За 6-гийн хүрдэнд 46-ад хамгийн ойрхон тоог бид нар сонгож авах хэрэгтэй. За 6 7 42.
46-аас 42-ыг хасч болно. За мөн 8-аар үзье. 6 8 нь 48. Тэгвэл 46-аас 48-ыг хасч болохгүй. Тэгвэл бүгд хамгийн ойрхон тоо нь хэд болж тарах нь вэ те? 7 ногдох нь шүү. 6 7 42. За хасаад үзье. За 4-өөс 6-аас 2-ыг хаслаа 4. За 4-өөс 4-ийг хасаар байхгүй. За тэгвэл одоо дээрээс юу бууж өгөх нь? 8 бууж өгнө. За 48-ыг 6 тавихаа түрүүнд хэлсэн 8 нөө. 6 8 нь 40. Ингэж хуваах нь. За одоо хуваацаа. Одоо буцаагаад яах ёстой вэ бид нар? Шалгана. Шалгахдаа ногдуураа хуваагчаараа үржүүлж шалгана тийм үү? За үржүүлээ. За үржүүлж. 6 8 нь 48. 8-аа тавиад 4-ийг саналаа. 6 7 42. 42-оос цаашаа үржүүлэлт тоож болно тийм ээ. 43, 44, 45, 46. За багш нь цаашаа үржүүлэлт тоож боллоо гэдгийг зааж ирсэн тийм ээ. За тэгвэл хуваагдагч маань гарчлаа. Тэгэхээр бид нэр зөв хуваасан байна. За дахиад нэг тоог хувааж үзье бүгдээрээ. За энд хуваахыг багтааж чадах нь үгүй илүү зорлолтой та тийм ээ. За 2880-ыг 5 хуваах нэ. 5 хуваах нь. За энэ хуваахыг багтахгүй учраас ийш нь тавьдаг. За энд хувааж үзье. За 2280-ыг хуваах нь 5. За энэ маань нэг оронтой тоо учраас урдаас нь нэг орон гарсан. За тэгвэл 2 дотор 5 багтахгүй л өгдөө те. Багтахгүй. Тэгэхээр энийг бүгдээрээ хойшлуулад ахаад нэг орон хойшлуулж үзье. За тэгвэл 22-ыг 5 тувааж болно. За 5 дотор хэдэн удаа багтах вэ гэдгийг бодож байгаа хүмүүс те. За одоо хэдэн оронтой тоо гарах уу гэдгийг тоож үзье. Дасалснараа 1 гэж тоолно тийм ээ. 1 2 3. Өөрөөр хэлбэл энэ 3 оронтой тоо гарах нэ. За дахиад тоолоод үзье. 1 2 3. За тэгвэл одоо 22-т хамгийн ойрхон тав. 4 5 нь 20. За 5-аар өгöd үздэг бас. 5 5 нь 25 гээд 22-оос хасч болохгүй ихтэж байна. Тэгвэл хамгийн ойрхон нь 4 байсан байх нэ. 4 5 нь 20. За ингээд тавьчлаа. За одоо хасъя 2-оос тэгээ хаслаа. 2 энд байхгүй болно тийм ээ. За дээрээс нь тоог би нэг нэгээр нь буулгадаг гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл одоо бүгдээ эхлээд 8-ыг буулгаж үзье. 8 10-таа буулгачлаа. За 28 дотор 5 хамгийн ойрхон ногдох тоог болно. За 5 5 5 нь 25. 28-аас 25-ыг хасч болно. За тэгвэл 6-аар өгöd үзье. 5 6 30. 28-аас 30-ыг хасч болохгүй тийм үү? За тэгвэл 5 ногдох нэ. 5 5 нь 25. За хаслаа. 8-аас 5-ыг хасгаар 3. За дээрээс одоо тэгээ болгоно. Тэгээ болгоно. 30. 30-ыг 5 хувааж болно. 5 6 нь 30. Ингэ болчихж байгаа. За одоо бүгдээр шалгаж болно шүү дээ. Гарсан ногдуураа 5-аараа яах вэ? Үржүүлж үзнэ. За тэгвэл 456-г 5-аар үрж. За 5 6 30. 3 саналаа. За 5 5 нь 25. 25 дээр 3-ыг цааш нь үржүүлээд тоож болдог гэсэн тийм ээ. 26 27 28. За 8-аа тавилаа. 2-ыг саналаа. 4 5 нь 20. 20-оос цаашаа үржүүлээд болох нь 21 22. За тэгвэл 2280 гарч ийн хүмүүс те. За гарч ийн. Ингээд хуваасныгаа үржүүлээ шалгаж болох нь шүү дээ. За одоо нэг тоог хуваагаад үзье бүгдээрээ. За 288-ыг 7 тувааж үзье. 288-ыг
энэ маань нэг орон тоотой тийм ээ. Эхлээд нэг оронгоор тасалж үзэн. Тэгвэл 2-2 дотор 7 ерөөсө багтахгүй. Нэг удаач багтахгүй, 2 удаач багтахгүй. Тэгвэл энийг бүгдээр хойшлуулад энүүгээр хуваах нэ. 28-ыг эхлээд 7-д явах нь хуваана. За хэдэн орон тоотой гарахыг тоолъё. 1 2. За энд тэгэхээр 2 орон тоотой гарах нэ. 250. За 7-гийн хүрдэнд 28 ойрхонтой. 4 7 28. Шууд хуваагдах нь 28. 4 7 28. За 28 гарчлаа тийм ээ. За тэгвэл одоо хуваацсан. Одоо энд хасаад тоо байхгүй. Одоо 8 дээрээс 8 яах нь бууж байна. За 8 дотор 7 бол нэг удаа багтана тийм ээ өгдөөдөө. За 1 7 7. Хаслаа. За нэг яасан болоо өгдөөдөө. Дээрээс тоо буух тоо байхгүй. Тэгэхээр цаашаа хуваах арга дууссан гэсэн. Тэгэхээр нэг яах нь үлдсэн байх нь шүү дээ тийм ээ. Нэг үлдсэн байх нь. За одоо бүгдээрээ энийгээ шалгаж болох нь өгдөөдөө. Болно шүү дээ. За тэгвэл одоо бүгдээрээ гарсан ногдороо 7-гоороо яах вэ? Үржүүлнэ. 41-ийг үржигнэ 7. За 1 7 7. 4 7 28. Тэгтэл энэ маань гарахгүй байна. Одоо тэгвэл яах вэ хөрүүдээ? Энэ гарсан үржүүр дээрээ үлдсэн нэгээ яах нь? Нэмж өгөх нь шүү дээ. Хуваагдаагүй үлдсэн учраас тийм ээ. 287 дээр нэмэх нь 1. 7-доо 1-ийг нэмлээ 8. 288 одоо яаж гэнэ? Гарч ийн. Тэгвэл тоог хуваахад бас үлдэгдэлтэй гарч болно. Шалгахдаа үлдэгдлээ яадаг байх нь үржүүлчихэд үлдэгдлээ нэмдэг байх нь. Тэгэх юм бол хуваагдагч гарах нь шүү дээ. За одоо багш нь та нартаа гэрийн даалгавар өгье. За эдгээр хуваах үйлдэлийг хуваагаад үржүүлж шалгаад багштай хэлнэ шүү. За юу. За хүүхдүүддээ баярлалаа.